Одож буянт жил айлчлан ярьж байна. Дэлгэр Монгол түмэн сар шиндээ сайхан шинэлж байна уу? Монголын үндэсний олон нийтийн телевизээс бэлгийн тооллын 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан могоо жилийн хэмэр нэвтрүүлгээ үзэгч олондоо өргөн толилуулж байна. Өдөр батсан могоо жил манай үндэсний спортын тамирчдын хувьд амжилт ялд 4 он жил болж өндөрлөө. Үндэсний сүрийн алтан шар зурхаад шинэ мэрэгчүүд төрж үндэсний бүхийн зүлэг ногоон дэвжинэ шинэ солтнууд олоороо төрсөн сайхан наадам боллоо. Хүүд олон удгийн торгон ногоон дэвжээ хүлгийн тоос наадамчин олон түмний уухаа дарагдаж мөн шагаан асарт уухан дуу хадаж наадамчин олон түмэн маань өргөн дэлгэр сайхан наадлаа. Бид өнөөдрийн нэвтрүүлэгт өдөр одож буй могоо жилийн үндэсний спортын шилдэгүүдэд урьж оролцуулж байна. Эрхэм үзэгчид та бүхэн сар шиндээ сайхан шинэлж байна уу? Элдв эрдэнэт хэмээх модон могоо жилийн хэмэр нэвтрүүлэг үргэлжилж байна. За нэвтрүүлгийн хойморт Өвөрхангай аймгийн хар хорин сумын уугуул Батлан хамгааллах яамны цэргийн гавьяаны олонтог баатан зэвсэгтгүүчний алдар спортын хороо Алтан жолоо группийн бүх Монгол улсын харцаг оюун гэрлийн Наранбаатар өргөдөн оролцож байна. За танд өнгөрсөн могоо жилдээ одтой хэмэртэй сайхан наадсан баярын мэндийг дэвшүүлье. Хаврын тэргүүн сарда сайхан шинэлж байна уу? Сайхан шинэлж байна. Сайхан шинэлж байна. Сайхан орцож байна. Сайхан. Гал морин жил гарлаа, сайхан жил гарлаа. Наранбаатар гарцгийн үед тэрийг хоёр наадамда 6 давж Монгол улсын харцаг боллоо. За ялангуяа 5-6-гийн даваа бол онцлог даваа тийм ээ. Хангаа аваргыг 5-ын даваанд өвдөг шороод уссан. За 6-гийн даваа Батөр шиг харцгаар 6 давж харцаг цолны игнэнд орж ирсэн. Үнэхээр сайхан наадам боллоо шүү. Тэгээд энэ сайхан наадмынхаа баяр хөөрөө соёлоо яриагаа эхэлье. За энэ жилийн хувьд бол могоо жилдээ бол их сайхан хямртай, онцгой мөгтэй сайхан жил байлаа. Өөрөөхөө одоо хүсэж мөрөөддөг бас улсын цолтнуудын игнэнд орсондоо маш их баяртай байна могоо жилдээ. Одоо орохтой аваргаар 5 давж улсын навчин золыг авлаа.
За улсын аврах ханга аймгийн уран талдан барилдааны явцад мөшгөөд нэхэн даалгалаа. За энэхүү өвөр ханга аймгийн хорорын сумын харьяад алдар спортын хороо зэвсэг түвшний тэг 16 дугаар анги алтан жолоо группийн бөхөө аймгийн хурцаарслан оюун гэрлээ Наранбаатар улсын аврах хангаагаар тав давж Монгол улсын начин золны болцлыг хангалаа. За энэ цаг үеийн хүчтэй бэртэй аваргаар тав давж улсын цолтны их гэрүүлд багтаж байна да Наранбаатар Арслан. Тэгээ цаашлаа 6-гийн даваанда Батаршгар дээр 6 давж гарцах цол өртсөн. Тэгээд 7-гийн дав зааны даваанд Дархаа аврах, Батцуур аврахтаа үзэг шороцсон байгаа. Анжлын явд. За даваа бүр хариуцлагатай байсан байх. Энэ жилийн наадмын бүхэн барилдаа маш шинтэй сайхан боллоо шүү дээ. Тэглөө аа. Нэгэн даваас ахуулаад өөрчлөлт төвчнэрийг чанга байсан. Олон жил цолны тааварт явсан. Одоо начны даваан дээр хангаа аврахтай таарсан. Тэр даваанд ер нь ямар барилдаанд төлөвлөж гарсан. За ер нь 5-ын даваанд чинь би 3 дахь гарч ирж байгаа улсын наадамд. Тэгээд энэ жил хангаа авраг авсан намайг авах 5 дээр амлаж аваад. Тэгээд ойд багш Мөнхбаатар Арслан багш, Гавыг Арслан багш маань их олон зүйл зөвлөсөн л даа гарахад бүгд. За тэгж болохгүй шүү тэгээрээ ингээрээ. Ер нь яаралгүй сайхан 50 барил дээр одоо нэгэд гараад ирсэн сайхан том үнэтэй. Ер нь л удаан зогсож барилдаа шүү мэл тэгсэн. Тэгээ сайхан багш нарын хуугийг сайн тунгаа бодож их барилдсан да. Харцгийн даваа барилдаа ер нь хэрхэн өрнөсөн? Барилдаа хурдан өрнөсөн. 5-500 жин тэгэл чигээрээ тэгэл ер нь зориг орцсон. Сайхан л юм бэл. Чигээрээ л дайрсан да. За барилдааны явцад ард нь гарсан байна аймгийн хурцаас Наранбаатарын барилдаа. За араар нь хашиж мордоод нэхэн даалгалаа. За энэхүү өвөр ханга аймгийн хорорын сумын харьяад алдар спортын хороо зэвсэг түвшний тэг 16 дугаар анги алтан жолоо группийн бөхөө аймгийн хурцаарсан Наранбаатар улсын гарид Батөршхоор 6 давж Монгол улсын харцаг цолны болцлыг хангалаа. За улсын начин цолыг алгасан улсын харцаг цолыг одоогоор хангаад байна. За цаашаа тэгэл заан цолны төлөө хүч үзнэ. За могой жилд одоо нутгийн зон болон өврийн сайхан хангаа нутгийнхан хар хорин сумынхаа ард олныг сайхан баярлууллаа да. Энэ бол нэгэн сайхан түүх болоод үлдлээ да тийм ээ. Тэглээ. Монгол жилдээ өстой сайхан наадамтлаа. Тэгээд Монголын нарт түмэн хүмүүс бас бөхөө үздэг, шимтүү үздэг хүмүүс ч бас цол авчаасаа гэж бас хүсэж мөрөөдсөн. Хүмүүсийн хүслээр бас нутаг орныхан бас их залбирсан баг. Бүгдээрэнд нь бас тэгээ баярлалаа гэж хэлээ бас тэр олонний хүний хүсэл мөрөөдлийн авчаасаа гэсэн юугаар энэ хүү сайхан том цолонд хүрсэндээ маш их баяртай байна. Можилтэй. За нутгийн уул ус тагаад хамт ирж гисэн байдаг гэдэг юм билээ. Харин тэр үнний ортой хоо ер нь тэгээ сайхан 50 амгалан сайхан байсан бодоол бүгдийг бодоол барилцсан да. Нутаг уул ус бодоол. Гал морин жил альчтан ирлээ. Сайхан хямартай жил үзэгч олондоо бүгд сонирхогчд Монгол түмэндээ сар шинийн баярын мэд дэвшүүлнэ. За тэгээд сайхан морь гал жилдээ сайхан хямартай аж төрөл нь бүтэмжтэй эрүүл их сайхан ад жаргалаар дүүрэн байгаарай л гэж өрөөдөө сайхан морь жилдээ. За тэр сайхан ер бол бат сайхан оршуултах бай. Тэгээд морин жилдээ тэр их баяр наадамдаа одтой хямартай сайхан наадаж цолоо ахиулахын эрүүл дэвшүүлээ. Монгол улсын үндэсний бүхийн одоо дээд цолтон болохын үзэтэй сайхан эрүүлийг танд өрөөё. Гэдэг л баярлалаа. За. Өнөөдрийн баярын дугаарт маань Монгол Улсын гавьяач жүжигчин Баццэглэн хүрэлцэн ирсэн байна. Танд сар шинийн баярын мэнд хүргэе. За маш их баярлалаа. Үзэгч олон та бүхэндээ сар шинийн баярын мэнд хүргье. Таны хувьд бол бас гэр бүлийнхаа хүнтэй хамт Монголынхаа өв соёлыг тээж явдаг. Танаа гэр бүлийн хүн бол шагаан харагдаг хүн байгаа шүү дээ. Тэгэхээр үндэсний гих тодтголтой бүх баяр наадмуудад бас маш их гэр бүлээрээ ойр дотныхноороо баярладаг баг. Ер нь бол маш их ач холбогдол өгдөг. Тэгээд наадамч бай, цагаансарч бай, за энгийн өдрүүдэд ч бай те. Энэ одоо өв соёлын талаарх мэдгүй чадахгүй зүйлээ сурах юмсан, мэдхийнсэн, хүүхдүүддээ бас мэддэг чаддаг зүйлээ зааж өгөх юмсан гэж бас их хичээдэг. За та манай үзэгч олонд бас сар шинийн баярт зориулсан аядууга
баггүй юу? Мэдчилгээд дэвшүүлэхгүй юу? За маш их баярлалаа. Жамбалд орж ишүүлэг Алтан гэрлийн аялал маань цагаан сар хэмээх уран бүтээлээ өргөн барья. За Могой жилийн хиймэр нэвтрүүлгийн маань эрхэм хойморд манай үндэсний сурын одоо мэрэгцүүл маань хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу? Сайшиндээ сайхан жилцгээж байна уу? Сайхан хэлж байна уу? Та сайхан аварч байна уу? Сайхан үлж үү? Сайхан. За манай мэрэгний хувьд бол одоо Могой жил өрөө өшгөө өгсөн сайхан жил боллоо одоо тийм бай. Энэ жил одоо бас өссөн сайхан дээр дотоо өрлөө, сайхан цолондоо өрлөө. Тэгээд бас Могой жилийнхээ намжилт хиймэрийг одоо манай үзэгчтэй хуваалцаж ярихгүй юу? За баярлалаа. За өнгөрөө удаж байгаа Могой жил маань миний хувьд бол амжилт бүтээрээ дүүрэн сайхан жил болж өнгөрлөө. За ингээд олон жил хүсэж хүлээсэн төрийнхөө баяр наадамд төрүүлээд улсын томцолттой мэрэгчүүдийн харигнанд орсондоо маш их баяртай байна. Гандава мэрэгний хувьд бол энэ жил одоо бас тэр олон сайхан наадамчин болон дүмнийхээ итгэл сэтгэлийг одоо биелүүлж одоо сайхан мэрэгэн цол хүртлээ. Тэгээд баяр наадмын одоо тэр өдрүүдийг өнөөдрийн сайхан баярын өдөр хэрэгэнд орсохгүй юу та. За 2025 он маань амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил болж өнгөрлөө. За олон жил хүсэж мөрөөдөж явсан мэрэгэн цолоо биелүүлж наадамчин олон Монгол түмнээ баярлуулсан сайхан жил боллоо гэж бодож байна. За миний энэ амжилтын ард цогтой байсан дорд нутгийнхандаа бүгдээрэнд нь эрүүлэнг сарвал сайхан бүхнийг хүсэн өрөө гэж бодож байна. За тэгээд ажлынхаа хамт олондоос баярлалаа. Хайртай андаа баярлалаа гэж дахин хэлмээр байна да. Ер нь одоо бас наадмын нэг өнгө өгдөг штэ. Нэр нь хэрхэн яаж харуулж байгаа тэгээд.
хүрээ цам даншиг наадмаас эхлээл ер наадмын бэлтгэлтэй эрчимтэй орсон тий. Яг тэр хүрээ цам дээр нэг шин сум авсан тэрийгээ ер нь энэ ер нь их боломжийн сум байна гэж итгээл тэрэн дээрээ л тулж ажиллал ер нь байнга тэр сумаараа бэлтгэл хийсэн. Одоо бүх тохироонд бүрдээд л сайхан амжилтаа биелүүлж чадлаа л гэж бодож байна. За Гандава Гарамга энэ сумыг онвол тулгар төрийнхаа их наадамд мэргэлж Монгол улсын мэрэгэн цолыг хүртгэндээ за энэхүү Монголын алтан шар зурхаа Монгол улсын шинэ мэрэгний хөл хийдэн авлаа. Монгол улс аргагүй Гандавагийн энэ олон амжилтууд үнэхээр одоо түмэн олон хүлээж үзэгч түмэн хийгээд харваач түмэн бүгд одоо сайнны дэдийг өрөөж цэц мэрэгтэн бүгдээрээ санаа тавин сая одоо бүгд хурн одоо ёстол сэтгэлээ баясхан хүлээж зогслоо. Сайхан шинжилж гэнэ үү? Сайхан. Та Сайхан авчиж гэнэ үү? Сайхан авч За үндэсний спортын үндэсний сурын төвхөнд бол одоо бас нэгэн өвөрмөц амжилтыг тогтоосоо 40 сумнаас одоо 40 онж түүхэн амжилтыг үзүүлсэн. Тэгээд энэ одоо бас сайхан баярт үйл явдал мэдээгээ бас одоо энэ саршны баярын өдөр бас эргэж дурсахгүй юу. Тэр үед одоо бас ямар хуу байв, цагаараа нөхцөл байдал нь ямар байв, үзэгчдийн ухаан төрлөг хэр байв? Яг тэр 40 сан үе одоо ингээ эргээд дурсаад цагаагаарын үед бол айгүй хэцүү байсан. Яг 2 өдөр бүр нөгөө өмнө говьд уул нь бол говь эмээчин 6 сарын бараг 20 болцсон үе дулаахан байгаах гээ яваад очсон чинь бүр айгүй хүйтэн байсан. Бэлтгэлээ өмнө нь айгүй сайн базаацсан байсан учраас яг нөгөө хүүтэн салхитай үеийг болох тэр зүгээр сэтгэл зүгээрээ л таван туулсан юм даа л гэж бодсон. аймгийн мэргийн спортын мастер Наран Туяа Хасаарваны адаг үүрэг бүрэн Хасаарва бүрэн Хан харва бүрэн нийт хүч Тэр хараач үний хувьд бол одоо бас хамгийн чухал стимул бол тэр шиг дээ тийм ээ. Одоо 40 сумаа дүүрэн сайхан оноод одоо бууж гэдэг чинь үнэхээр одоо бас энэ түүхэн амжилт мэднэ гэдэг багталтай сайхан. За тэгээд одоо бас эрхийн мэрэгэн гэмээр одоо энэ сайхан тэр зодыг төрсөн мэд дахин талархал дэвшүүлье. За маш их баярлалаа. Тэгээд могоо жилийнхээ амжилтыг дүгнүүлээд сая оны өмнө эрхийн мэрэгэн шагналыг хүртсэн байгаа. Тэгээд энэ шагнал цолонд шагналд хүрэхэд хамгийн их нөлөөсөн хүн маань гэвэл одоо багшигаа дурдмаар байгаа. Аймгийн мэрэгэн спортын мастер Инх Жаргал гэдэг сайхан бүсгүй байсан. Мөн тэгээд багшаасаа гадна ханигаа бас хандаа бас баярлалаа гэж хэлмээр байгаа. Ханиасаа л ер нь бол ийм байнга харвж явж байхад нь харсаар агаал ер нь за би ч гэсэн ерөөсөө харвж сурыг та ийм сайхан спортоор хичээллээ та гэдэг шийдвэрийг гаргаад анх хичээлж эхэлсэн. Тэгээд энэ жилийн үед болохоор хайрхан зурхаа дээр бэлтгэлээ базаасан байгаа. Баян мэрэгэн Баасанхүү тасгалжуулагчийн удирдлагын доор тэгээд Улаанбаатар хотод бэлтгэл сургалтаа хийсэн дээ. За одоо харах гэж байгаа харваач Жаргал сайхны Наран Туяа сая өмнө Говь аймгийн наадамд одоо сарын өмнө болсон өмнө Говь аймагт болсон наадамд 40 сумдаа 40 онооч цэцэлсэн. Одоо бол 36-гийн бууртаа босч ирээд шигшээ 16-ад цэцээ сорин үзэгч түмнээ баясган зогсож байна да. За байгаа сайхан онлоо. За мэрэгний маань хувьд бол одоо тэгээд энэ жилийн баяр наадмын бэлтгэл сургалтыг одоо бас нэлээ өмнөөс л одоо бас хичээж хийсэн баг тийм ээ. За тэгээ одоо бас бэлтгэлээ яаж багш тасгалжуулагч нь ямар хүмүүс ажиллав? За энэ жилийн үед болохоор бид манай Батлан хааны ултрын спорт хороо одоо намар 2024 оны наадам дуусаад 10 сараас эхлээд заалны бэлтгэл хийсэн байгаа. Наадмын өмнөх нь 6 сарын 15-нд Батлан хааны харьяа зөвсгөгчний нэг 8 шарга гэдэг амралтын бааз дээр манай алдрын харвачд бөөндөө бэлтгэлтэй харсан. Манай бэлтгэл дээр бид хэд чинь Монгол улсын мэрэгэн баяр сайхан багш маань нэрхүүдээ бүгдийг тасгалжуулаад
хэл ярих зөвлөх юм зөвлөөд тэр хугацаанд дээр нь ном сум бусад хэрэглүүдээр нэлээд сайн тааруул тохируулсан байгаа. Ер нь энэ жилийн үеэр нь бол харваа уулын гайгүй сайн байсан. Тэгээд ерөнхийд ном сум манаас жоохон болж өгөхгүй бас нэг тийм их юм асуудал байгаа байсан. Тэгээд тэр бүхнийгээ тэр бэлтгэл дээр бүгдийн сайн багштайгаа ярьж зөвлөж бүгдийн сайхан тохируулсан байгаа. Болж одоо удаан өрнөөсөө гэж хүсэж байна. Хэд ухрах ийм сайхан харваа болох нь харцгаая да. За эртээ хата сайхан сум гарсан. За баруун талын гичрээг авч байна. За төвчээртэл сайхан барьж байна да. За сайхан гарсан сумдаа. За давуулаад за энэ жил ингээд бас Баян-Улгийн аймгаас мэргэн дөрж байна. За ингээд Баян-Улгийн аймгийн буян цумын угуул мэдээлэл холбоос үлжээ. Компани зэвсэг түвшний алдар спортоор алдар Жембагийн харваач аймгийн мэргэн спортын мастер Хайдвын хөрөл туяагийнхөө Монгол улсын мэргэн золны эзэн боллоо. Ийхүү Баян-Улгийн аймаг жил дараалсан мэргэнтэй болж байна. Сар шинийн баярын өдөр болж байна. Нутгийн зон олон одоо бас олон хүмүүс харж байгаа. Тэгээд тэр хүмүүстэй хандаж сайхан хүнчлэгээ төвшөлгүй юу. За баярлалаа. За ингээд ирж байгаа гал мөржилдээ Монголын нарт түмэн илгээр эрүүлэг төлөөрөө төвшин сайхан байх болтугай гэж хүсээрээ. За мэргэний мэдлэгээс сонсё. Монголын маань ард түмэн илгээрээ инк амгалан төрлөөрөө төвшин амгалан байж юу сансан 9 цагаан хүслэн сэтгэлжлэн бүтэж авахын үлзийтэй эрүүлгийг дорд нутгийнхаа харваачдын өмнөөс болон гэр бүлийнхаа зүгээс өргөн дэвшүүлж байна. Баярлалаа. За баярлалаа. Ингээд Дээд Монголынхаа ард түмэнд ирж буй морин жилдээ бүгдээрээ илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан эрүүл инх байх болтугай гэж хүсээрээ. За тэгээд миний хувьд л одоо хоёр бүсгүйгээс нэг хүсэлт байгаа юм. За энэ маань юу гэхээр өнөөдөр одоо бас сар шинийн баярын өдөр тийм ээ. Манай бүсгүйчүүд бол одоо үүлэн дуран өвгөн цэцэн гэдэг одоо үнээр сайхан байдаг шүү дээ. Нэвтрүүлгийн маань одоо үргэлжлээд явж байна. Энэ хооронд одоо сайхан малгай өрөө сампин зангидж өгөөч гэж одоо хоёроос хүсмээр. Тэгээд хоёр маань одоо өөрсдөө бас ярилцж байгаа тийм ээ. Одоо нэвтрүүлэг өргөжлөж явах энэ хооронд одоо бас Монгол сайхан бүсгүйчүүдийн үйл уран гэдгийг одоо сайхан хөтлөн харуул сайхан сампин зангидж өгөхгүй юу. За баярлалаа. За ингээд нэвтрүүлэг маань өргөжлөж байна.
За эрхэм үзэгчдээ могоо жилийн хямар сар шинийн нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За би та бүхнийг могоо жил буюу 2025 оны үндэсний их баяр наадмаар шагаан харвааны төрөлд одоо төрүүлж шилдэг багаар тодорсон. За Гоо орд багийн хамт олныг одоо үзэгч та бүхэнтэйгээ уулзуулж байгаад талархаж байна. Сайхан шинжилж гинүү та бүхэн. Сайхан. За сайхан шинжилж гинүү. Сайхан. За могоо жилийн хувьд Гоо орд баг үнэхээр өнгөтэй сайхан амжилттай байлаа шүү дээ. Ялангуяа одоо энэ үндэсний их баяр наадамд шагаан харваан төрөл орж ирснээс хойш та бүхэн маань 2 удаа одоо шигшээд шалгарч анх удаага бас баяр наадамдаа төрүүллээ. За баярлалаа. За нийт сайхан монголчуудаа баг хамт олонныхаа өмнөөс сар шинийн мэнд өргөн зөвшөөрье. За манай багийн хувьд бол могоо жилдээ сайхан наадаж төрийн наадамдаа төрүүллээ. Одоо Монгол түмний дундаас 97 баг өрсөлдснөөс шалгарч төрүүлнэ гэдэг нь бас шаггүй хэцүү даваа байлаа. Тэгээ энэ сайхан амжилтыг бүтээлтсэн хамт олондоо бас талархъя. Сайхан наадлаа энэ жил. За баг хамт олон бол одоо хэдэн оноос хойш бүрэлдэж энэ сайхан одоо үндэсний их баяр наадамд оролцож байгаа байлаа. Баг хамт олон 2021 оноос хойш бүрэлдэж. Одоо хүртэл нэг баг хамт олон гэж явж байна. Анх одоо бид 2022 онд үзүүрлэж одоо төрийн наадамдаа шинэ зарлиг сонсож 22 онд тий 22 онд. Тэрнээс хойш одоо ингээ 2 дахь удаага солихад байж байна та. За та бүхэн маань одоо 2025 онд энэ одоо үндэсний их баяр наадамд сайхан амжилттай оролцсон. За ингээд бас одоо яг бэргэж байсан ч гэдэг юм уу хамгийн одоо тод өрсөлдсөн баг ямар баг байна? Олон өвчтэй багууд байгаа л да. Тэгээ шагаан харваны өнцлөг нь бол нөгөө зоолж хэсэглэж тоглолтууд явдаг. Тэгэхээр зарим багтай нь бас таарах, заримтай нь таарахгүй тохиолдлууд байна. Өвчтэй багууд бол олон байсан. А манай зоо хэсгийн хувьд бол шарв дээр жотхон байр дарахтай үлэмж тархам мөргөн. Тэдний баг их сайн. Дорногов аймгийн баг тийм. Тий. Тэдний багтай сайн тоглох шаардлагатай байсан. За тэгээ мэдээж алтан медалийн төлөө номтой шиг багийн залуучуудын 2 дугаар багтай нь сайн тоглох шаардлага гарсан. Манай Өрөнгө аймгийн Шонхор багтай бас зөвлөгийн тоглолтын дээр бас Өрөнгө 2 баг үлдсэн. Зорнговын 2 баг үлдсэн. Зорнговын 2 баг үлдсэн тийм эс. Өмнөговын 1 багтай, Зорнговын 1 багтай бас. Тийм тоглолтууд л байсан да. За манай харваачдын төлөөллүүд бас хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээ олон жил сайхан харвж байгаа харваачд маань та бүхэн маань өөрсдөө танилцуулаад за энэ багийн төлөө одоо хэдэн жил зүтгэж байна. Намайг Говьтай мөхмөрдсөн яриад Алтай Батрын Батжаргал гэдэг Гоо орд тогтой бол 2022 оны наадмын өмнөхөө орж исэн. Үзүүрэлдэг жил тийм үзүүрэлдэг жил. Данх нээж тоглоод одоо бадын бөөрийн тойрон одоо олон жилийн түүхтэй тойрон байгаа. Тэр тойрон сайхан оролцож тэргүүн байр эзлээд тэгээ дараа 7 хоногт баг наадмаараа сайхан тоглоод 2 дугаар байранд орж Монгол Улсын мэрэгэн цолны болцлыг бол хангаж ирсэн. Тэрнээс хойш бол тасралтгүй одоо 26 хүртэл тоглоод явж байна. Таны одоо тэр наадмаар үзүүлж байсан тэр амжилт одоо дэлгэцээр иргэн харагдаж байна. Тэгэхээр таны яг тухайн үед төрж байсан сэтгэл ямар байсан бэ? За тухайн үед бол нэг гэсэн итгэмээргүй л байт юм байна. Ингээл болчихж байгаа мó гэл. Аюу их хүлээлттэй л байсан л да. Наадамд ер нь хүн болгон л одоо наадам төрөлхийн төлөө хичээж байгаа. Бүгд л адилхан бэлтгэл сургуультай явж байгаа. Тэгээд чигдэрсэн. Яг л тэр одоо хүсэл биелж байгаа тэр мөч бол бас сонирхол байт юм байна. За таны хувьд. За би энэ Гоор Говьтай компани багт ороод одоо 2 жил 24 онд бас 24 онд. Тий. Тоглоод энэ жил наадмаар төрүүлээд бидэд амжилт гаргасандаа их баяртай байна. Тий. За баг хамт олондоо одоо ямар үүрэгтэй оролцдог вэ? Ихэн үүрэгт харагддаг уу? Би баг олон хамт олонтойгоо нэг мэрэг үений нэг эхний сумыг одоо тий. Тавьж сүнд сууж тоглож амжилт гаргасан. Баярлалаа. За дараагийн харваач маань бас удам дамжсан харваач байна тийм ээ. За намайг Өрөнгө аймгийн Бүр цум яриад
Монголын хошоо мөргөн мөнхөөгийн дорж уруудаг. Тэгээд энэ гоорд багт анх үүсгэн байгуулагчснаас нь эхэлж тоглоод тэгээд чамлагөө сайхан амжилт үзүүлээд явцгааж байна. Гоорд багаас өмнө ямар багт хардаг байсан бэ? Хүүхэд багтайг хардаг байсан баг тий. Өрөн аймгийн харьяат Монголын мэргэн Гамбат гээд тий. Гамбатхтайгаа тоглож байгаа л энэ баг үүсгэн байгуулагтаал тэгэл наашаа орж тоглож байсан. Тэгээд төрийн наадамдаа сайхан 2 байр эзэллээ. Ер нь одоо Монгол улстай хингэдэг харваачиг илүү одоо үлгэр жишээ авч дэмждэг бай. За манай Өрөн аймагт олон сайхан харваачд байгаа. Тэгээд Монголын үлэмж тархан мэргэн спортын мастер Бямбын Пүрүү гэдэг үнийг л анх ер нь харж энэ үлгэр дураалал авч тоглодог байсан. За баярлалаа. Дараагийн харваач маань өөрийгөө танилцуулахгүй юу? Сайхан шинжилж гин үү та? Сайхан шинжилж байна. За намайг Өрөн аймгийн үлзүүд сумаарат Эрдэнэтийн ган Эрдэнэ гэдэг Монголын харанхуй мэргэн цалтай. Хэдэн жил гоорд багт харж байна? За би 2022 оноос хойш гоорд багт үдэг хүртэл тоглож байна. За энэ жил одоо сайхан харваж төрүүллээ шүү дээ. Тухайд одоо төрж байсан сэтгэлдээ үзэгч олонтойгоо хуваалцвал. За энэ жил 2025 оныхаа төрийн наадамд сайхан оролцож 97 багаас тэр төрөөр эзэлсэн. За тэг яг тухайн үед бол төрүүлчээл тэгэл яг ер нь жоохон тийм бас итгэж өгөхгүй л. Тэгээд төрүүлэхэд бол маш тий. Тэгээ жоохон тийм шокны байдалтай л сандралтай ажиг юм нэг тийм байдалтай байсан да. За та бүхэн маань бас одоо энэ шагааны үнэт сайхан өв соёлоо түгээж байгаа. Бас одоо сайхан харваачд таны хувьд бас баг ахалж байгаа хүний хувьд энэ өв соёл маань цаашид ямар байгаасаа гэж одоо хүсдэг бай. Манай шагаа харваа их тийм эрчимтэй дэлгэрч хүрээгээ дэлж хөгжиж байна. Одоо бол ер нь 100 баг бол одоо тэмцээнд бол өлхөн оролцдог болчихлоо. 100 баг оролцсон гэдэг бол 800 харваач нэгдэр цуглана. За бидний хувьд бол шагаа харваагаар хичээлж байгаа бол болохоор нэг өв соёл тээж байгаа хүмүүс энэгээр бас их бахархаж явдаг. За мөн одоо дэлхийд даяар бас шагаа тархаж байна. Шагаа харваа бол одоо Монголын үндэсний спортын ганц багийн спорт. Тэгэхээр бол энийг сонирхож хичээлж байгаа залуучууд ч гэсэн их олон болж байгаа. Харваачд бас их залуужж байгаа. Энд бас их баярлж талархаж байгаа. Холбоо маань шинэ ерөнхийлөгчтэй болсон. Тэгээд одоо холбооны ажил ч гэсэн сайхан гөрвөлжил сайхан болох бах. Тэгээд одоо нийт шагаачдаа сар шинэ нэмэнд өргөе. За баярлалаа та бүхэн. Сайхан баярлаарай. 2026 морь жилдээ олон сайхан амжилтанд хүрээрэй гэсэн сайхан ярилцлагыг өргөн дэвшүүлье. За баярлалаа. За могоо жилийн хэмээр сар шинийн нэвтрүүлгээ үзэж суугаа та бүхэндээ гэлалаа. За 2025 оны үндэсний их баяр наадмын шагаан харвааны төрөв баг, гоорд багийнхан маань бас одоо энэ сайхан нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэгээд эрхэм сайхан уяачдтайгаа өнөөдөр үзэгч төмнөө баясгаад энэ сайхан шагаан наадгаагаараа бүгдээрээ наадаж харваж үзүүлье. За ингээд нэвтрүүлгийн зочид маань эрчүүдийн сайхан нөхрөлийн мэлэг дэмдэг болсон шагаан харваагаар одоо шагалдсан наадахад бэлэн болжээ. Тэгэхээр та юуны төрөнд одоо бас манай бусад зочиддоо шагаан харвааны тухай бас тавьж танилцуулахгүй юу? Хэдэн одоо бас хасаа байна тийм ээ? Хэдэн метрээс яаж харуулж байна? Энэ тухай одоо танилцуулах. За тэгээ. За манай шагаан харваа бол одоо хашлаг сум. Одоо харваач хүнд бол одоо харваач хүний хэрэгслэл бол одоо ингээ хашлаг гэж юм. Зүйл байна. За энэ дээр одоо бугын еврейний одоо унсан еврейний таваар хийсэн сум гэж байна. За энэ бол ингээ харваач хүний хэрэгсэл. За энд бол одоо зурхай. Тий. Сенти. Аравч гэдэг одоо ийм зүйлүүдээс бүрдэж байна. За тэр тухайн мод байж байна. За ингээд айл болгон 15 хасаа тоглоно. За өргөтөө бол 8 хасаа өрнө. За тэгээд нийллэг үений харваач
4 сум, нэг хүн 3 сум тавьж нийт 7 сумаар нийлж. За тэгээд түүний араас шутраг сууж 4 сум тавьснаар 15 хасаагаа одоо төрүүлж барах хэрэгтэй. За ийм хэлбэрээр одоо өрсөлдөж тоглолтог юм наадгай байна. За одоо манай зочд маань харах гал сая одоо бас жоох битгэл хийлээ. За эхлээд бүгд тэр харъя тийм ээ одоо бас яг манай мэрэгэн маань хэрхэн яаж харахыг харъя. Зэ шакрэ. Шакрэ. Ингээ сумаа дамжуулж яваад за. Ай дутж байна тийм ээ. Дутж байна. За юу зөвлөх одоо энэ дээр? За энэ дээр бол одоо шагаа өөрөө их тийм олон төрлийн мэдрэмж хүнээс их шаарддаг. Одоо энэ хурууны үзүүрийн улны мэдээ, за тэгээд энэ эрхийн хурууны мэдээ, энэ сарвайх мэдээ тэргээд бүх одоо мэдрэмжүүд нэгдэж ийж одоо энэ цагийн дээрээ сум ирдэг л дээ. За энэ үний хувьд бол одоо бас нэг анхудаа ингээ харамж байгаа учраас бас ингээд шууд оноход бас хэцүү. Нармбаатар хэцэг харахад хэцүү сайхан сумтай байгаа. За түрүүч нэлээд бэлдсэндээ одоо тэгээд ай дутчихё да. Жаахан ихэгээл ондоо одоо. Жаахан ашин. Тийм ээ. Одоо саний дал. За давж байна. Давж байна. Саний дайлаар ингэх үү? Тийм ээ. Нэг харваач 4 сум тав. Тий. Эй жоохон яг түрүү нэг шиг дутаад байна да. Тэг ер нь жигсэх юм байна. Тийм ээ. Агаа. Тийм ээ. За одоо за шагаа бол одоо бас олон төрлийн сайхан уухай байдаг шүү дээ тийм ээ. Онох уухай байна. За тэгээд эсрэг багийнхаа хүнд бас хандсан уухай байна. За өөрсдийнхөө багийн оноог бас урам шуудах уухай байна. Сайхан ухаалдаг хүмүүс бас манай шилжиж дүнс байна. Ер нь бас өртөө дууны хэлбэр аялал шингэсэн тийм ухаанууд байдаг. За давж байна да. За дараагийн нэг онсоо. Нэг онсон. 4 сумдаа нэг онсоо. 4 сумнаас нэг онлоо. За манай хоёр харваад суучих тийм ээ. За манай үтэмэргийн спортын мастер Барамсай. За одоо сор хардаг улсууд бол одоо бас тийм харааны нарийн мэдрэмж бас тийм тооцоо юмуд байгаа шүү дээ тийм ээ. Тий одоо мэдээж одоо харваач хүнд бол бас дутж байна. Энэ бол сайхан нэслэгийн таттай. Болсон л та. Хөөе дээгүүр даваа явчихлаа. Нилээ хол даваа явчихлаа. За манайхан сайхан тайлбарлаж өгөөрэй тийм ээ. Яаж одоо сургаараа барих уу гэдэг. Заяарндагч жаахан хэрэгтэй. Тэгээ шагаар руу манад одоо бас игээд Монгол төмний уламжлуулсан энэ сайхан спорт тэгээд одоо Гиннесийн номд одоо бас бүрдүүлсэн тийм ээ. Үндэсний хоёр наадмынхаа хөтөлбөрт орсон ингээд одоо олон одоо бас сайхан байлаа. Танаа баг бол одоо энэ жилийн хувьд одоо ингээд бас тэрийн хоёр наадмдаа төрүүлсэн гэдэг. Тэгэхээр одоо сайхан багталтайгаар шинэ жилтэйгээ авчран залгаж байна да. Сайхан байна. Шагаа өөрөө их гоё өргөн дэлгэр болж хөгжиж байгаа. Тэр жинэгээр харваачд маш олон болсон. Тэмцээ их тийм өргөн том хүрээтэй болдог болсон шагааны. За мөн сайхан гонлоо да. Бас одоо өрөмс нясалчийн дахын хувьд бол нөгөө одоо хүн эрхийн уруугаар амьарч ондог бол 7 уруугаар ингэж амьарч болно үү? Болно. Болох уу тий? Хойны өөрөө эзэмшсэн техникээс яаж вэ? За хоёроор оч манад сүүлийн сум харамсаа. Жаахан дутлаа да. Нэг газраа л байна. Жохон засах хэрэгтэй байна тийм ээ. За. За та бүхэн одоо бас өнөөдрийн сайхан сар шинийн баярын өдөр одоо бас Монгол төмнөрөө хөтөл төмнөрөө сайхан баярлан зөнгөж байгаа энэ өдөр
бас нэвтрүүлэгт маань урилгаар оролцож за мөн ирчүүд маань одоо энэ сайхан шагаар багаар шагадсан наадаж байгаа. Та байна. Баярлалаа та. За баярлалаа. Улиран утсан могой жилийн хэмээр нэвтрүүлэг үргэлжилж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монголын эрдэм төгс уяачтаас Төв аймгийн Сэргэлэн сумын явгуул Дорнод аймгийн Баян Түмэн сумын харьяат Монгол улсын тод манлаа уяач Ононгийн Батбилэг уралдаан чүгтийнхээ хамтаар хүрэлцэн ирж оролцож байна. За сар шиндээ сайхан шинэлж байна уу? Хаврын тэргүүн сар гал морин жил сайхан жил гарлаа да. Танд сар шинийн баярын мэнд төшүүлье. За баярлалаа тэгээд. Энэ жил бас дулаахан сайхан жил гарлаа тэгээд. Сайхан өвлөж чинь тэгээд. Та тэгээд өнгөрсөн могой жилийн хувьд за Төмний их галын хувьд Батбилэг тод манлаагийн хувьд үнэхээр одтой хэмэртэй сайхан наадлаа. Тэрэх бай наадмын хурдан мөрний уралдаа хязаалангаар эхэлдэг. Антгийн хөрөөрөө сайхан төрүүлсэн. За шүтлэн айрагдуулсан гэд олон айрагт руу авлаа да. Тэгээд энэ жил өнгөрсөн жилийн могой жилийнхээ амжилтууд айрагт төрүүний тэр сайхан баяр хөөргийг хаваалцсан. Наа тийм үндэсний их баяр наадмаар тэгээд хязаалан анх мөрддөг тэгээд ингээд төрөө авсан. Шүтлэн бас нэг үрээ 3 улаад нэг үрээд бас тавлсан. Улсын наадмаас 1-2 арай авсан. Энэ жилээр нь төрийн хоёр наадамда олон морь барьсан уу? Баяр наадмын мордынхаа уяас солигыг нь хаан тааруулав. Ер нь тэгээд нэг 200-300-аас хадуу игдэж тэгэл улсын наадамд оролцох нь бол цөөхөн л дөө тэгээд нэг 20-30 оролцуулах баг их юм байна шүү дээ. Улсын наадамд нөгөө хавар дархны ара нөгөө бор ухаа гэдэг талын удаг гэдэг тэнд байж хаад бор ухаа цумар мордоо сунгачаал. Тэгэл нааш ирсэн. Энд бас нөгөө 100 бас жоохон тийм гантай ууцс наашаа тал руугаа Төв аймаг талдаа. Тэгээд тэнд урд мордоос очивол. Тэгээд яг улсын наадмаар арай дээр юм жоохон уулын жалган малганд мордоо хооллолоо. За онцлогтой бол яхахгүй могой жилийн үед Батбилэг уяачийн тод манлаагийн уйсан мордоос одоо хөрөөрийг бол онцлохгүй байхын аргагүй тийм ээ. Хязаалан төрийн хоёр наадам төрүүлээд за Өрхөнгөн аймагт болсон бүсийн уралдаанд айрагдаад их уралдаанд төрүүллээ. Ер нь хурдан байсан энэ жил. Гэхдээ яг нэг хавар төр чинь нөгөө бас хурдан тэр юунд байж байгаа. Ер нь улсын наадмын өмнө авсан шүү дээ. Тэгэл аваад Донзугааны өмнө аваад тэгэл ажил хийж байж байгаа л усад уралдаал. Өрхөнгөд уралдаж гурлаад тэгэл их хурдан сайхан төрүүлсэн. Ер нь тэрийг хоёр наадмын хурдан мөрний уралдаан, бүхэл насны уралдаан сайхан шимтэй уралдаан боллоо. Тэр дундаа азарганы уралдаан их хурд бол бас сайхан уралдаан болсон шүү. Тий хараад тэр улсад уралдаад нэг 10 дээр явж байгаа. Нэг 20-30-30 дор орцсон байсан тэгээд. Өрөнгөд хамаа үзүүлээд жоохон ер нь таргандуул байгаа ч. Их хурдд ер нь бид гайгүй таарж авчихсан. За өөр ер нь бүсүүдэд мордоо ер нь салгаж явуулаад мордуулсан. Өөр бүсүүд ер нь бүс болгоол явсан да тийм цоваагаал. Өрөнгөд ер нь гэдэг голчлоод яасан. Өрөнгөд нэг 5-6 ариг авсан уу. Тэгээ говлоо бас нэг төрөө даагаа төрүүлээд бас нэг шүтлэн заалан бас харагдсан тийм. Юунд нэг оронтын бүсэд Батэрдний зэрэг мөр төрүүлсэн овсод нэг даах төрүүлээд азаргаа харагдаад нэг бас нэг шүтлээ харагдсан тийм. Нийтдээ нэг 20 хариг авсан бохоос басна. За тэгээд энэ цагт бол үнэхээр сайхан үеж байна. Тэгээд аавын эрдэм ухааныг бас одоо дурсахгүй байхын хэлэхгүй байхын аргагүй та тийм ээ. Монгол Улсын Эднүрийн Баатар тод манлаа уяач Дамдаржагийн онон уяач аавтайгаа дүүтэйгээ аав нь бас их хурдад их морь харагдуулаад унган морь харагдуулаад бас л сайхан наадлаа шүү. Харин тэгсэн. Сенатмаар Сенат нэг хурдаар одоо тэгээд уруулаа харигдруу авсан. Аав хонгорлолт морь харагдуулаад маа болдогийн бас шүтлэн төрүүлсэн байна. За дахин баяр хүргэе. За баярлалаа. Уралдаан хүүхдүүд гэдэг бас сайхан хэмэртэй. Өнөөдөр бол одоо Түмний их гал уяаныхаа уралдаан хүүхдүүдээс манай буян далаа ирсэн байна. Тий, манай буян далаач одоо манай дээр морь унаад одоо бас нэг чинь нөгөө анх морь унд сурах гэж бас нэг 2-3 жил болж байгаа байхгүй. Тэгээд одоо уралдаад наа чи 2 дахь жилдээ уралдаж байна. Бас нөгөө нас 7 нас хүртлээ бас морь унд хонохгүй гэсэн юутай тэгээд тэр болтлоо суралцал жоохон онч хөтлөж мөтлөөлээ. Тэгэлж өвгдөө чинь хөтлөж
эхний 1-2 жил бол нэг багт нь бол хөтлөөл ойр зургийн мөрний хөлс мөсний эзэнд явуулаад тэгж байгаа л суралцж байгаа л. Тэгэл нэг 8 хүрэл уралдаж эхэлж байгаа шүү дээ. Нас цац учраас. Тий. За тэгээд сайхан жил гарлаа. Гал морин жилийн сар шинийн баярын хаврын тэргүүн сарын баярын мэнд төшөөлөхгүй юу. За тэгээд Монголынхоо нийт ард түмэнд сар шинийн мэнд төвшүүлье. Тэгээд тарган үйлчиж, тарган сайхан үйлчиж, сайхан аваржаарай. Баярлалаа. Тэгээд гал морин жилийнхээ олон сайхан наадмууд хүлээж байна. Олон сайхан айраг төрөө бүртгэн ээлжтэй ирүүл өргөн дэвшүүлье. Баярлалаа. За өнөөдрийн Могоо жилийн хэмээр нэвтрүүлэгт за энэ онд өндөр чансаатай уяачтай манлайлсан эрхэм сайхан уяачдын төлөөлөл оролцож байгаа байлээ. Бид сая Монгол Улсын тод манлай уяач Ононгийн Батбилэгтэй ярилцлаа. За дараагийн эрхэм уяач нийслэлийн хан уул дүүргийн угуул Монгол Улсын тод манлай уяач Мегмөрсрөнгийн Алтан очроор оролцож байна. За сайхан аварчж байна уу? Сар шинийн мэнд дэвшүүлье. Сайхан аварчж байна. За улиран утсан Могоо жил унган хөлгүүд гал уяа Монгол Улсын тод манлай уяач Алтан очир уяачийн хувьд бол үнэхээр одтой хэмэртэй сайхан жил болон отголлоо. Тэгээд Могоо жилийн баяр наадмынхаа олон сайхан айраг төрөүний баяр хөөргийг хуваалцсан уу? За манай өнгөрсөн Могоо жилдээ манай унган хөлгүүд гал уяа оттой сайхан уралдцгааж улсын их хурд өсийнхөө уралдаанууд олон сайхан айраг төрөв авсан байна. Энэ Могоо жилийн баяр наадамда за төрийн наадмыг тодтоход яриа. Олон мөр дусна уу? Тэгсэн. Энэ жил нэг 100-аад мөр үйсэн. Тэгээд төрийнхээ баяр наадамд 20-од мөр болж уралдуулсан байгаа. Тэгээд 3 адуу айраг төрөнд хүртэлсэн. За төрийн баяр наадам. За их мөр айрагдсан. Олон баярын хайрмаар. Тэгсэн. Төрийнхээ их баяр наадамд их насны мөрөнд Чилхаагийн улан баяр, Төв аймгийн Заамар сум яар. Чилхаагийн улан баярын хайрмарыг аргийн 3 төрөлдүүлсэн. Сонгомл дээдэд Завхны Досон зэнгэлийн Сэрэтрийн баяр сайхны зоос бормор гэж борморыг аригдуулад Өврангаан Баттулгын Наранбатын Талтар азаргыг аригдуулсан. Зоос борч одоо Могоо жилийн баяр наадамд аригдсанаар одоо хэдхэн орвоо тавлсан тийм сонгомлтой. Нийт улс улсын наадамд 7 төрүүлж 2 аригдсан. Улсад 2 төрүүлээд 2 удаа 3 төрсөн. Наранбатын халтар бас багасаа хурдан тодорсон доо. Тэгсэн Наранбатын халтарчин болонгууд бас улс усад 5 төрүүлээд 2 аригдчихээд байгаа. За баруун бүсийн наадамд бас оттой сайхан хэмэртэй наадсан шүү. Тэгсэн бид улсынхаа баяр наадамд оролцоод Увс, Дорногов, Өвөр хангаа гэж 3 газар хавагдаж оролцсон байна. Тэгээд Өвөр хангаад манахаас азраг төрүүлээд Төв аймгийн Эрдэнэ сантын Мөнх цэргийн эргэж азраг төрүүлээд тэгээд Өвөр хангаад оролцгаачаад тэрнээс цаашаа Увсын баяр наадам 100 жилийн баяр наадам Дорноговын Данзаар авжаагийн наадамд оролцсон. Баруун бүст ихмөр төрүүлгээд тэгсэн манахаас Бадарчин Наруусан буган алтар мөр төрүүлээд сонгомл дээдэд 2 адуу харагдсан. Сонгомл бага харагдаад азар гамуу зүүн тавьсан. За олон сайхан уралдаанч хүүхдүүдийн амжилт бас уяачийн хөдөлмөртөөс ашиг холбоотой. Өнөөдөр одоо чансан өндөр 9 уралдаанчин 2 дугаар тэрмэлэгдсэн байсан баха. Тэгсэн. Үлзийхүү. Тий, саран гэрлийн үлзийхүү гэд. Манай галын уралдаанч хүүхэд байгаа. Шилдэг уралдаанчаар 3-4 дэх жилээ шалгарч байгаа. За хүүхдүүд маань бас 9 хөлгөмөрдөө аригдаг төрүүлгэн гэдэг. Хүүхдүүд уралдаанч хүүхдүүдийн хувьд бас л сайхан жил боллоо. Унган хөлгүүд галуу яны уралдаанч хүүхдүүдийн хувьд. Ер нь хэд орчим уралдаанч хүүхд жилдээ энэ үнж байна. Олон ч наадмуудад олон хүүхд ундаг баг та. Тий, манайх нэг 10-аад морины хүүхэдтэй. Манай галуу яа. Тэгээ 10-аад морины хүүхэдтэй тэгэл 10-аад хүүхдээс шилдэг уяачаар тадарчаад байгаа манай саран гэрлийн үлзийхүү байна те. Шилдэг уралдаанч хүүхдэр. За морин жил гал морин жил сайхан жил гарлаа. Тэгээд олон хүн бэлгшээж байна. Сайхан жил гарлаа гэд хаврын тэргүүн сартаагаа учрын залгаад байна. Морин жилийн баярын мэнд дэвшүүлж сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлнэ өө. За тэгээд синкер дэлгэцэн үзэн суугаа. Монгол улсын өнцөг улан борт амьдрын суугаа. Монголынхаа нийт ард түмэндээ ирж буй морин жилдээ илгээрийн хамглан төрлөөрөө төвшин хамглан сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй гэж бирөөё. Олон айраг төрөв хүртгийн эрүүл өргөё. За тэр эрүүл дотор шиг. За Могоо жилийн хэмээр нэвтрүүлэгт оролцож байгаа дараагийн эрхэм уяач Төв аймгийн Баян Зөвхт сумын угуул Монгол улсын тод манлай уяач Мөнх батын Сэрэнжөө оролцож байна.
За сар шинийн минь дэвшүүлээ. Сайхан аварж байна. Сайхан аварж байна та. За энэ жил босон хүлэг галынхаа одтой хямртай сайхан наадлаа. Тэрийг бай наадмаараа их мөрний төрөв хүртсэн. Сонгомол дээд насны мөрний төрөв хүртлээ. За Анхбаатарын харцах халдсан мөрийг төрүүлгсэн. За Мэтвийн Хөрлбаатарын халдсан мөргээд бас сонгомол дээд насны төрүүлгсэн. Могоо жилийн баяр наадмынхаа хүртсэн айраг төрөүний тэр сайхан баяр хоороос хуваалцсан уу? Тийм. Энэ жил сайхан улсын баяр наадамтай Сүхбаатар аймгийн Лавгдаржин Анхбаатарын халдсан мөр төрүүлсэн. Увс аймгийн Мэтвийн Хөрлбаатарын мөн халдсан мөр төрүүлсэн. Хоёр халдсан мөр сайхан төрүүлсэн. За тэгээд залгаад бүсийн уралдаануудад сайхан наацсан. За төрийн баяр наадмын одоо хоёр төрүүн дээр онцлоод ярихад за халдсан мөр ер нь тэгэл наадмын өмнөх ажлууд одоо сунгаа олон ажлууд байгаа шүү дээ. Тэгээд ер нь хурдан байсан. Өнгөндөө байсан. Тэ ер нь халдсан мөр тагайг тарих байсан. Өнгөндөө л явцсан. Хоёр халдсан мөр хоёулаа л ер нь тарих өнгөл явцсан. За тэгээд бүсийн уралдаанууд их хурдгээд басаа сайхан наадлаа. Бүсийн уралдаанд Анхбаатарын халдсан мөр оролдоог наад халдсан мөр увсын 100 жилийн ойд очиж амуу үзүүлсэн байгаа. Баруун бүсийн уралдааны тий баруун бүсэнд очиж. За амуу үзүүлээд нэг заалан бас айрагцсан. За бусад бүсийн наадмуудад мөрдөө бас явуулсан. Явсаа өөр ангаад орон говгүй явсан. Өөр ангаад нэг 10 дээр лавцхаас мах тэгээд орон говьд очиж даагнууд орсон. За сар шинийн баяр дээр бас уралдаанч хөвгттэйгээ ирсэн байна. Манай Батын өрөөлт маань Осон улаг галын уралдаанч ихмэр төрүүлэгдсэн. Сонгомол дээд төрүүлгээд энэ жил ч одоо шансаа өндөр 9 уралдаанч хөвгтийн шансааг тэргүүлсэн. Тэргүүн байранд ирэмлэгдсэн. Манай Батын өрөөлт маань сүүлийн үеийн наадмууд, томхон наадмуудын олон сайн хайраг төр хүрч байна да. Тэгсэн. Батын өрөөлт маань мэдлэн над дээр ирээд мөр наадлаа. Тэгэл өнгөрсөн хавраас аваад ирсэн. Морцсон мөр олгон айраг төрөвтэй сайхан наацсан. Тэгээ чансаа өндөр 9 унаач хүүхдийнхаа нэгдүгээр зэрэмлэгдээд. За босон хүлэг галынхандаа амжилт хүсье. Морин жилд олон сайхан наадмууд угтаж байна. Тэгээд олон сайхан айраг төрөв хүртгийг өрөөл дэвшүүлээ. За сар шинийн баярын хаврын нэргүүн сарда баярын мэдлэгээ дэвшүүлнэ үү. За Монголынхаа ард түмэнд морин жилдээ инхээр илгээрээ хамглан төрлөөрөө төвшин амглан сайхан хаварж яриа л гэж хэлээ да. За баярлалаа. Тэр сайхан өрөө бат сайхан орш болтугай. Амжилтын дээдийг өрөөё. За баярлалаа. Могоо жилийн хэмээр нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өнөөдөр зочин хамарт маань бяцхан зочид маань хүрэлцэн ирсэн байгаа. Эрхэм зочдтойгоо үзэгч олондоо танилцуулъя. Төв аймгийн Сэргэлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангийн сурагч Босоо Хүлэг галын уралдааны Батын өрөөлт ирсэн байна. За 2025 онд үндэсний их баяр наадам улс бүсийн хурдан морины уралдаанд 4 төрөв 2 айраг хүртэж 120 оноогоор 1-р байрт ирэмтлэгдсэн байгаа. За мөн Төв аймгийн Сэргэлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 5 дугаар ангийн сурагч Унган Хүлгүүд галын уралдаанч Саран гэрлийн Үлзийхүү ирсэн нийт 79 оноогоор 2 дугаар байрт ирэмтлэгдсэн бол Төв аймгийн Сэргэлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангийн сурагч Төмний их галын уралдаанч Ундрахын буян далаа нийтдээ 51 оноогоор 8 дугаар байрт ирэмтлэгдсэн энэхүү 3 унаач хүүхэд маань ирсэн бол за мөн Төв аймгийн Баян сумын уугуул нийслэлийн ерөнхий боловсролын 123 дугаар сургуулийн 7-гийн Г ангийн сурагч Монгол Харвааны Андууд клубын харваач мөнх төрийн Марл маань ирсэн байна. За 2025 оны хүүхдийн сургуулийн харвааны 3 дугаар байрын шагналтай нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 123 дугаар сургуулийн 3-ын Б ангийн сурагч за Сэдэн Содномын Далайхуу надаас ирсэн байна. За Далайхуу маань 2025 онд бол хүүхдийн сурын харвааны төрөлд бол 2 дугаар байр эзэлсэн байна тийм. За хүүхдүүдтэй бүгдэнд нь сар шинийн мэнд хүргье. За сар шинийн баяраар ер нь шагаан наадгаа тоглодог уу? Тоглож байсан. Ахтайгаа юу? Өмнө жилийн халууны баярын өмнөх төр нь ахтайгаа яваад тэгээ сочиргээ ахтайгаа яваад надад мөр уралдахыг зааж өгсөн. Төрүүлсэн үү? Ахсаага хайцсан тэгтээ. Шагаагаар ер нь тоглож ирсэн үү? Тоглож. За. Энэ
Анитаа Анитагаа тоглодог аа. Анитагаа шагаагаар яг юу тоглох вэ? шүүр цавна гэх янз бүрийн Ерөөлтийн хувьд хэдэн настайгаас эхэлж оролцсон? би 8 настайгаас 8 настайгаас эхэлж оролцсон уу? Нойр оролцохоор ер нь гоё ядг уу? гоё. Юу нь яг гоё вэ? Олон хүүхдүүд бас хараад ерөөлчиг болох юмсан гэд бод. Айр төрүүлэх юм гоё. Айрыг төрүүлэх нь гоё. Үлзий хүүгийн хувьд хэдэн настайгаас эхлээ оролцсон? 6-аас эхэлж оролцсон уу? За буян далаагийн хувьд юу нь муухай? Тэгэл муу унаал тэгэл аригдахгүй хэл муухай. Бүгдээрээ одоо шагаагаар тоглоно. За шагаа шүүрч тоглоно. Тэгэхээр өсвөрийн хараачтайгаа ярилцчих хооронд манай 3 унаач хүүхэд бас жоохон бэлтгэлээ хийж болно. Шагаагаараа шүүрээ тоглоод тэгж жагаад бүгдээрээ хамтдаа тоглоод энэ жилийнхаа за төрөг тодруулнаа. Хин хамгийн сайн, хамгийн олон шагааг шүүрч чадсан бэ гэдгээ тодруулъя. 123 дугаар сургуулийн 7-гийн ангийн сурагч Марлын хувьд 2025 оны өсвөрийн харваанд 3 дугаар байр эзэлсэн шүү дээ, тийм. Тэгэхээр ер нь хэдэн настайгаас эхлээд хараа. Яагаад заавал энэ спортыг сонгох болсон юм? 4-р ангиас хийсэн. Тэгээд харуулж хийсэн шалтгаан гэх юм бол их төвчээртэй, их хатуучилтай. Тэгээд амар уяатан байх гэж тэг өөрийгөө сорж орж ирсэн. Ер нь гэр бүлийн гишүүдээс нь хамгийн дэмжиж магадгүй энэ спортод хөтлсөн хүн юм бэ? Гэр бүлээс дэмжиж байгаа хүмүүс бол бүгдээрээ дэмждэг. Манай дүү маань хүртэл намайг дагаж харвна гэж дагаж явдаг. Яг энэ спортод хөтлөж дагуулж орсон хүн юм бэ? Энэ спортод өөрөө орохыг маш их сонирхолтой хүсэж ирсэн. Манай хоёр багш маань намайг энэ спортод орооч гэж асууж ирсэн. За манай далайн хүүгийн хувьд хэдэн настайгаас эхлээд харуул суруу энэ спортын юу сайхан бэ? Далайн настайгаа харж гэсэн. Тэгээд юу нь гоё гэхээр харваад онох нь гоё. Яг голын яа өдөрт ер нь хэдэн цагийн бэлтгэл үү? Өдөрт яг тэмцээний өмнө болохоор нэг яг 20 сумаар тавьчаад тэгээд тэмцээний өмнө багш амар гэдэг болохоор тэгээд 20 сумаар тавьчаад амардаг. Бусад тэмцээний өмнөөс биш. Тэгвэл нэг 2 цаг мөр бэлддэг үү тийм. Ер нь энэ спортод ороод өдгөр дөрөөлөд авч байгаа хүмүүсийн хатантаар яриад. Манай өдөр тутмын авч байгаа хүмүүс бол манай хоёр багш. Хоёр багштай болоо гэж бодсон тийм. За тэгвэл одоо бүгдээрээ тоглож өгөө. За яаж тоглоно юм бэ? За хоёр гана ингэж ажиллах юм. За боён даа. За барьж авч чадсангүй юу? За тэгээ. За дахиад нэг. Гуравтай. За бариад авсан уу? За нака үлдээд тавьчих. За бас үлдээ. За бариад авлаа. За. Одоо нэг. Окей. За сайн байна. За манай далаагүй. Яг сайн чамтай. Сайн байна. Сайн байна. Одоо юу? Таны фичээс байна. За. Яасан нөө? За. Баярлалаа. Баярлалаа. За. Онц таа. Нэхэ. Баярлалаа. Зүүн байна. Шүүрсэн шагаануудаа тоолъё. 9. За. Ерөөлтөх тааж дуусч байна. За баярлалаа. 20. За үлзэх үү? Хэдийг авсан байна? Үлзэх үү? 22. Бид 14. Ерөөлт 20. Ерөөлт 20. За, марал 9. Далаах уу?
21. Үлзий хүн маань ер нь төрүүлчлээ шүү дээ, тий. Анх удаага тоглосноо. Тэгвэл одоо олон удаа тоглох юм бол бүр илүү их амжилтыг гаргах нь шүү дээ. Шагаа тоглох гоё юм уу? Гоё. Одоо тэгвэл цагаан сараар бас битүүний өдрийг хайртай гэр бүлийнхэнтэйгээ найзуудтайгаа бас жил болгон шагаан тоглож энэ жилийн түрүү болсон шиг олон жилийн түрүү болоорой. За баярлалаа. Ингээд өнөөдөр баярын дугаарт маань хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд зориулаад гарын бэлэг гартуулъя. За ингээд бидний урилгыг хүлээн авсан бяцхан тамирчидаа мөн бяцхан унаач хүүхдүүдтэй баярлалаа. Ингээд өдрөд маань үргэлжилж байна. За манай хоёр бүсгүй маань сампин зангидах даалгавар авсан. За одоо түрүү бас нилээ энэ нэвтрүүлгийн явцад бас нилээл хийх шиг боллоо. Ер нь гарт нь руу. Дэжгүй шүү. За. За тэгээ сонирхол үү тийм ээ одоо нийт үзэгчдээ бас одоо ийм боломжтой шүү дээ. Монгол түмэн бол одоо бас дэлхийд одоо гайхагддаг соёлтой ард түмэн дээл одоо бүс алгаа ойлороо одоо гардаг тийм ээ тэгээд. Яг бидөөсөө нөгөө хүүхд байхад ээж маань дээлнийхээ товчийг сампин бидээр айгүй зангидуулдаг гэсэн. Тэгээд айгүй их дээл ойдог. Тэгээд ээжтэй хамгийн анх чинь бид хэд ч нөгөө сампин зангидж сурдаг. Тэгэл сампингаа зангидчаал тэгэл араас нь нөгөө дээлний товч хадахтай хамгийн эхлээд сугныхын товчийг хаддаг ч юм уу тэг хүүхд байхад тэгээ явандаа арай гайгүй болоод ирэнгүүт нь дээлний товч илүү хадгалдаг ч юм уу ээж бол биднес ер нь бол баг байхад шатаараа тавьдаг байна шүү дээ тийм жоохон багтаа л зангид сурч исэн да. За манай гандаа мөргөн үйл хэр хийж байна? Одоо тэгэл завтаа болно да. Одоо гавьяаныхаа амралт нь гарч байна. Тэгээд ер нь үлээ мэдэх гэдэл бэлдээл юм да. Хэдэн настайдаа самбизаг гэсэн үү? Бид нар чинь ер нь имээтэйгээ өссөн би тэгээд ер нь багасаа л самбиз ангиддаг байсан. Дунд сургуульд байхад бас гэр ахуй хичээл гэж ордог байсан. Тэрэн дээр бас заадаг л байсан л та. Тэгээд ойрын нэг 10 жил ер нь зав зайгүй харваад ер нь жоохон мартахдаг шин. Жоохон төсөөлсөн. Тэгээс ирчлээ тий эргээд. Болно яах. Одоо бол ер нь дээлээ ойж байгаа. Тий. Цагаалгынхаа дээлийг одоо өөрөө уралж байгаа. Бас манай нутагч бас онцлог шүү дээ. Бүрээд дээл хамган дэглгээд энэ сая нэг бүрээд дээл ойж тавьчаал гарсан. Очоод мүсцсний баяртаа тэр дээлээ өмсөн да. За бана. Нарын мөрний за сарна гэсэн байна. За үнэхээр одоо бас үүлэндээ Монгол эсгүүчүүд маань бол одоо хонхон хугацаанд бол ингээ сайхан самбин загдаад үзэгчтэй үзүүллээ. За манай мөргөн маань арай дуусаагүй байна. Арай дуусаагүй. Хөөж байна. Хөөж байна. Хөөж байна. Ер нь одоо хэр чанга байх шаардлагатай байна. Тий, ер нь бол ээжийн бид хэд заасан бол айгүй чанга байж айгүй гоё шилтэлж гоё гарнаа л гэж цааллаасан байна. За баярлаа. Ингээд одоо саршны баярын өдөр үндэсний сүрийн одоо өнөө цагийн харваачдын мандат нугаа хоёр сайхан харваач маань та бүхэндээ бас Монгол өв уламжлалт соёлоо танилцуулж за энэ сампин зангидж ингээд үзүүллээ. За тэгээд одоо манай хоёр мөргөний маань зангидсан одоо энэ сампин мэд одоо Монгол төв маань үеийн үед одоо батчин бичиж байх болтугай гэж хүсэн өрөө баярлаа та. За баярлаа. За тэгээд бид бүхний одоо энэ ширээн дээр бол манай үндэсний сүрийн харваачд маань үлсэн байна. Тэгээ харваачтаасаа бас үсэлт байна. Өнөөдөр одоо энд одоо Монгол төмний өв уламжлалыг одоо тээж яваа сайхан тээгчд маань мөн одоо бас өнөө цагийн алдартай уяачид бүгчүүд маань одоо хүрэлцэн ирсэн байна. Тэгээд эдгээр одоо хүмүүсээрээ бас сур харуулах хүсэлтэй байна. Та бүхэн одоо бас зөвшөөрж байгаа үстэй тийм ээ. Монгол өв уламжлалаа дээлж шийдүүлээ. Сурын зурхаа дээр сайхан сур харуулж үзье.
За ингээд нэвтрүүлгийн оролцогч зочид маань сурын 6 дээр одоо өрсөлдөхөд бэлэн болсон байна. За сумын мэрэгэн 5 сарын спортын мастер Барамсаа та бүхэнд за аюулгүй байдлын талаар мөн одоо бас Саранбаа 10-ны онцлог дөрмийн талаар танилцуулж өгнө. За энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо манайхан бүгд залуу аргач нар учраас насныхаа ирэмбээр зогсно. Цол зэрэгтэн цол зэрэгээрээ чагсаа зогсдогоор ил дараагаараа харвана. Нэг хүн 4 сум харвана. Саранбаа 10 маань нэртээр үесээ манай өвд эдс маань адуу ухрын ширээ дэлж татж байгаа цэцэн мэрэгнээс орж харвдаг байсан. Тэрнээс хойш уламжилж ирээд хөгжөөд Саранбаа 10 маань болсон. Тэр голын улаан маань 5 оноо авна. 5 4 3 2 1 гэсэн оноогоор аваад тэгээ өндөр оноо авсангаа байрлуулдаг байгаа. 30 метраас харвдаг. Заалан дарах боломжтой бас заалны бэлтгэл хийхэд боломжтой байгаа. За та бүхэн дээр тэгээд за амжилт хүсье. За хин ихлэх үү? За бэлгээ хахаас. За нумаад их шиг юм байна. Хадмандаа яаж бат хэлэг. Харахаас өмнө яг нэг газараа зогсоод нумаа яг нэг газараас атгаад сумаа нэг газараа хийгээд за одоо ингээд сурын маань уухай ингэж. За тэгээд одоо газараа ингэж хараач маань одоо харах гэж байна. За тэгэхээр одоо бас ямар уухай хэдүүлээ. За та бүхэн маань одоо бас сайхан уухай үзүүлгүй юу? Ингээд ногтолж харгуу. За яг ингээд нөгөө харавж хахад хайн самбарын шүүгч бол самбарын ухаагаа хийж байгаа. Урд дээр 6 дээрээ болохоор харваач нар болохоор урилгын ухаагаа хийдэг байгаа. За тэгээд урилгын ухаа. За урилгын ухаа тийм ээ. За за үнэхээр одоо Монгол төм бүдэх мол одоо ийм л сайхан уулын хаасан шууд авлаа. Арт юм байна. Тэгээд Монгол ямар ч хүн тийм ээ одоо Монголынхаа үндэсний энэ өв соёл уламжлалыг бол одоо бас тээж хадгалж явдаг. За одоо манай Додмондоо байж Батүлэг маань одоо дөнгөж өнөөдөр л ном болж үзлээ шүү дээ. Тэгэхэд л одоо сайхан гой сайхан харуулж байна. Тэгээд нөгөө одоо багталтай сайхан байна. Та юм твдэх юм байхгүй сайхан зогсоод твдэх юм. Яг унаад үзье. За өөр ардтал дээр сайхан шахаж өгш. Шууд татт. Номоо хөнгөөд энэ да. За нэг өнөө хоёр өнөө. За баяр хүргэе. 4 оноотой шүү. За 4 оноотой. Шууд 4 оноо лаа ихнийхээ сумаар. За одоо саяныхаа баярлалаа. Сая бол одоо ингээ сайхан уухайн дуунд уухайн төрлөд ороо одоо сайхан харуулаа шүү дээ. Бас л тийм өөр мэдрэмж төрж гинөө. Янз юм байна. Хаад өгнөс. Гар жоох ингэж яахан жоох өвдөд гин. Тэрнээс бусдаар бол зүгээр. За баярлалаа. Одоо өшөө жоох шээ зөөгдөж чиг. За одоо овоороо бүр эдлийн бүрэн төрж байгаа. Охоо 8 оноо. За гоё юм. Цэцэн 8 оноотой. Аа яа.
Сур харуулж үзлээ. Ямар хүн байна? Юу мөн нэр нь харуулж ирсэнгүй. Үгүй харуулж байгаагүй. Сайн л үзчих. Анх удагаал ном барьж байна. Сонирхолтой л юм байна. Тэ. Тэгээ одоо энэ сайхан олон мэрэгчүүл ингээд уухаалаад ухаан төрлөг дуу доор ингээд сайхан харуулхад бас нэг сонир мэдрэмж төрж байна. Гоё юм байт юм байна бас. Харахад тартал. Би ч одоо анх удагаал ном татж үзлээ. Ер нь бол одоо Монгол ирэх хүн бол тийм ээ 93 над манай одоо бүхий л одоо төрөлтөн сайхан өгсөйлээд өгөөж явах. Тэ. Учиртай шүү дээ. Тэ. Цагаан ном харуулж үзлээ. Шагаа харуулж үзлээ. Монголынхаа өв соёл бүгдийн сайхан харуулж үзлээ. Хүмүүн үзлээ дээ. За тэгээ гал мөрөн жилдээ одоо хэмэртэй байх юм байна. За баярлалаа. Танай ажлаа хамтлан гэсэн эрүүлэг хазах сайн асах хүсье. Хөвчлөгтэй арай л муу байна. Сайн нэг бодвол шох өргөө. Ваа нэг оноо авсан ш. За нэг оноо, хоёр оноо. Одоо дунд нь. Одоо зөв өргөхөр байна. Одоо жоох өргөл. Болсон доо. Мөр бүх уяач харваач гуравч нь холбоотой Монгол нийт цусны байгаа шүү дээ. Заа сурталлаа. За хоёр оноо тэгж. Хүчнийхээ цаагаар долоороо цаагаар юм шээ. Шигэн дээр дараад огт энэнийг бүр атгах. Чимгчиг атгах. Ооц. Заачих. За энэ аваа харааш. Нааднуудаа нэш. Зүүнүүдээ нэш. Нөгөөнүүдээ. Тэгээ жоо гуршаа зөксөж. Яг нэг газар зөксөн ш. Наануудаа зүүнүүдээ нэш. За тат. Шүү тат. Шөөш. Шүү. Шүү тат. Шүү тат. Шүү жоон татсан. Жоох нөрөхгүй л байшээ. Тийм үү? Санийхаа жоон өргөж. Энэ зууд өгд мөн наашаа харах, ингэж харах хэрэгтэй шүү. Аяц. За өөрийгөө яг торгон мэдрэмжээр л шөөрөг өрг. Урд ороо өрг. Хараа дээш нэгс. За оноо нэг оноо. Уусах. Одоогоо явуулчих шүү дээ. Урдаараа яг сайхан тогтоон шүү. Хөөе. За 3 оноо авлаа. 3 оноо. За энэ аваа хараа шүү. Тэрийг яг болон дээр барьж угаад уусах. Ер нь хойрхон харлаа шүү. Хөөе. Орж байна. Сая хитэн зэрэг ороо. Тэг даруй нэг цаг. Жоо ширгэж. Хөөе. Явсан цаг орш. Жоо чааш зөөх шүү. 3 оноотой байна. Одоо сүүлийн сум чинь шийтгэндээ. Энэ жоохон чааш нь зөвгөл. За шүргсэн 1 оноо. 4 оноо авлаа. 4 оноотой болсон. Заажлаа эзэн бас гаач. Арай эвлэг байна бас. Оосах. Баруун тишээ хаашаа. Энэ сууд өгд мань буруу харсан байж. За. Энэ саранбаар маа байна. Нийт 15 сумны нийлбэрээр. Оохой. 3 оноо авлаа. Ваа шүргэл гарлаа хайсан зүгээр 1 оноо. 5 оноотой болов. 5 оноо авч байна. 5 оноо. Саяных 1 оноо.
За манай сүүлийн арваач. За манай шовтрог мэрэг гэсэн үг. Одоо хамгийн сүүлийн залуу арваач гэсэн үг. Сумнахаа доохноос хөвчилж болно шүү. Ооц. Чигчөрөн татах. Чиг атгах дуруугаа. Эсэх. Саарай хордоо биш. Одоо танийгаа барьснаас жоохон доош гэнэ шиг. Цааталтай зов шүү. Оос хардаа сайхан шахаадаг. Эй, охей. Мама жоохон өмөрж жуулаараа сум галахгүй шүү. Ооц сайн тогтоогоо оваараагаа сайхан шалгаад. За. Дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан могоо жилийн хямар нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ өргөн танилцууллаа. Айлчлан ирж буй гал морин жилд Монгол түмэн илгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ирүүлгийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэй.